намайг урт насангийн бүрүүд орж гэдэг. Би 1992 оноос Ховд аймгийн Эрчим хүчний үйлдвэрт дижитал станцын засварчнаас засварчнаар эхэлж ажилд ороод 2023 онд өндөр насныхаа тэтгэврт гарсан. Энэ хугацаанд дижиталын засварчин, хуваарлах байгууламжийн диспетчер, шугам шилжээний монитор, мастер, ашиглалтын инженер, эрхлэх инженер, гүйцэтгэх цэцэрлэгийн албыг хасж байгаа 2023 онд өндөр насны тэтгэврт гарсан. Ингээд одоо Ховд аймагт эрчим хүчний салбар үүсчихсэний 75 жилийн тохиолдуулан эрчим хүчний салбарт ажиллаж байсан ахмадууд, үеийн ажилчид, одоо ажиллаж байгаа инженер техник ажилч та бүхэндээ эрчим хүчний 75 жилийн баярын мэндийг хүргье. За ингээд Ховд аймагт эрчим хүчний байгууллага үүсчихсэн тухай товчхон танилцуулахад 1965 онд аж үйлдвэрийн яамны дэргэд эрчим хүчний удирдах газар байгуулагдаж, улмаар 1966 оноос аймагуудад эрчим хүчний үйлдвэрийг анх байгуулахдаа Ховд аймгийн эрчим хүчний үйлдвэр байгуулагджээ. Энэс өмнө тусдаа аймгийн мэдлэлд байсан дижлүүдийг нэгтгээд ингээд Ховд аймгийн эрчим хүчний үйлдвэр байгуулагдсан. Төвхтэй 1966 оноос хүчний үйлдвэр байгуулагдаж Ховд аймгийн аж ахуй нэгж албан байгууллагуудад эрчим хүч түгээж эхэлсэн байна. Ингээд 1976 оноос Ховд аймагт Баруун Тав аймгийн хамарсан автозасварын завод байгуулагдсанаар тэр барилга байгууламжийг дагаж Ховд аймагт ДГ 72 маркийн 2 дизелтэй 604 кВт-ийн хуваарлах байгууламжтай ижүүрэн станц байгуулагдсанаар анхны эрчим хүчний суурь баттай үүджээ. Үүнээс хойш одоо ингээд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед эрчим хүчний байгууллага үе шаттайгаар хөгжиж 1976 онд Чех улсын Шкода маркийн 6 ширхэг дизель генератор 6 кВт-ийн хуваарлах байгууламжтай барилга байгууламж ашиглалтанд орсноор Ховд аймгийн эрчим хүч найдвартай ажиллаж эхэлсэн байна. Мөн ингээд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг хөгжиж шүүлтэр байгууллага, орон сууц, цэцэрлэг сургууль, соёлын байгууллагууд хөгжснөөр эрчим хүчний хэрэглээ жилээс жилд ус нэмэгдэж, энэ шаардлагыг хангахын үүднээс 1986 оноос дахин шинжлэгдэж өргөтгөл хийгдэж Чех улсын ЕС маркийн 6 ширхэг дизелтэй 6 кВт-ийн хуваарлах байгууламж өгөхий дизель станцын барилга ижүүрэн орж ашиглалтанд орсноор одоо ашиглагдаж байгаа энэ хуваарлах байгууламж энэ үйл ажиллагаа явуулж байгаа контрын барилгатай ингээд ижүүрнээр нь ашиглалтанд орсноор Ховд аймгийн эрчим хүчний үйлдвэр хэрэглэгчд эрчим хүч найдвартай түгэх баталгаа болж өгсөн байна. Энэ үед одоо 1968 оноос анхны дизель станцын мэргэжилтэнгүүд гадаад дотоодод төгсөж ирж Ховд аймгийн эрчим хүчний үйлдвэрийн ажилчин, инженер техник ажилчдын хангамж эхэлсэн цагаас одоо бидний үеийн 1985 оны Налахын Темс тухайн үеийн Темс техник мэргэжлийн сургууль төгссөн дизелийн засварчин, дизельчин, машинист, гагн орчин зэрэг хүмүүсээр одоо ингээд боловсон хүчин өргөтгөж 93 онд өргөтгөл хийгдэж бас Чехийн Шкода 38А дизель суурилагдсанаар эрчим хүчний найдвартай хөөсөр ингэж хангагдаж байжээ. Энэ үед ажиллаж байсан ахмад ажилчид одоо Мунаа дарга байна, танк механик байна, Фрүүжөв, Арах Хямдолдоо, Кинчхан, Санччов, Дамдан Базар гэсэн ахмадуудыг одоо дагалдан бүтгэд тэднэрийн залуу халаа болж ажиллаж байлаа. 86 онд ашиглалтанд ороод Ховд аймгийн эрчим хүчний үйлдвэр маань эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болж хөдөөгийн уурын зүх аймгийн төвдөөс нам даралтын уурын зүхнүүд хамааруулаад нийтдээ ингээд төлш дулаанаар хангадаг, эрчим хүч цахилгаанаар хангадаг ийм 2 үйлдвэртэй том нэгдсэн үйлдвэр болон байгуулагдаж ажиллаж байсан юм аа. Энэ үед дулааны зуухын цэхийн дарга Төмөр очир, Кишхнэм, Мөнх заяа гэсэн улсууд одоо дулааны цэхийг хариуцаж ажиллаж байлаа. Мөн манай одоо ахмад инженер Д Пүрв цахилгаан цэхийн дарга байлаа. Мөн цахилгаан цэхийн засварчнаар цогтгоо Гамболд
миний биегээд ажиллаж байлаа. Ингэж ажиллаж хүн ард түмэндээ одоо эрчим хүч түгээх ажил эд бужигж байх 90 оноос 97 он хүртэл дизель станд маань хуучирч илэгдэж одоо засвар үйлчилгээг шаардсан, нийгэм маань зах зээл шилжчихсэн, төлс тосны асуудал хөндөрсөн, хэрэглэгчдийн төлбөрийн чадвар муутсан хүндхэн үеүүдийг одоо бидний үеийнхэн туулж өнгөрүүлсэн юм аа. Ингээд 1997 оны 10 дугаар сард Ховд аймаг маань баруун бүс эрчим хүчний систем Оросын холбооны улсын Красноярскийн усан цахилгаан станцын цахилгаан шугамжуулалттай холбогдож эрчим хүчний найдвартай хөөсөртэй болгож бидний үед ажиллаж байсан дизель станцууд маань бэлтгэл зогсож эхэлсэн. Ингээд 97, 98 онуудад одоо бас байгалийн давгч хөгжсөн нөхцөлийн үүднээс шугам шинээр ашиглалтанд орсон шугам маань гэмтэж шуурганд нурах үйл ажиллагаа явуулж байхад 97, 98 оны тэр аварын үед бол дахин дизель станцаас сэргээж Ховд аймгийг хөлдөөхгүй авч хөлдөх том хариуцлага бидний үед нөөгдөж байлаа. 3 хоног өдөр шөнөгүй ажиллаж байж Ховд аймгийн газар доорх барилга байгууламжийг бүрэн бүтнээр навч үлдэх том хариуцлагыг одоо бидний үеийнхэн туулж өнгөрүүлсэн. Ингээд 2000 оноос эхлээд дизель станц маань бэлтгэл зогсож Ховд аймгийн шугам шүлжээ шинтгэл өргөтгөлийн ажлуудыг үе шаттайгаар хийж ирсэн. 2005 оноос байгууллага маань баруун бүс эрчим хүчний системийн охин компаниар нэг хэлбэртэй шилжин ажиллаж Ховд цахилгаан түгээх сүлжээ компани үйл ажиллагаа явуулж ирсэн төвхтэй. Энэ 75 жилийн түүхэн хугацаанд Ховд аймгийн ард иргэдийг эрчим хүчээр хангаж найдвартай ажиллахад их өсвөрөнд болж байсан үе үеийн ахмадуудаа энэ баярын өдөр дахин мэдлэгээ дэвшүүлэхэд таатай байна. Та бүхэнд эрүүл газ жаргал сайн сайхан хүсье. Сайхан баярлалаа.